За сайн байцгаана уу? Орой мэндэ. За мөнх эрдэнэт хүртэл нь шеэрлээд өрөө манайха. За одоо энэ 5 хүүхдийг далимдуулж одоо лөөвөр хийлээгээд гэж байна. Би анханасаа энэ 5 хүүхдийн байранд одоо хандив цуглуулахдаа та бүхэн бүх юмаа одоо фэйсбүүкээр тайлан тавьж явсан. Байранд ороход нь 20 сая төгрөг дутсан. За энэ Автнекс компаниас 50 сая төгрөг нь машины суглаад үрчүүл хандивлын ахаа гэд тэр саналыг хүлээж авсан. Тэгээ одоо мөнх эрдэнэ би үлдсэн артлын тэр хүүхдүүдийн асуудлыг би шийдчихээ. Бити лөөврийгээд утас шүрмсөө өгчих гэ пост оруулсан байна. Тэгээд лөөврээс юм байхгүй шалгуулж болно. Энэ хариуцлагатай хувьцаат компани цаанаа улсад татвараа төлдөг. Тэгээ одоо энэ тийм дүү одоо араагшин тогтох байна. За дуучин дайн дүү маань дэмжээд ирсэн 5 дүүг маань. За Аранга аймгийн Арслан байна. За ингээд энд ингээд уяач залуучууд маань ингээд бүгд гэрчлэнэ. Бүхлүүдэн компанийг үүсгээд энэ дүүнэрийн итгэл сэтгэлийг бас ингэж үүсгэж болохгүй. Тэр 5 хүүхдийг нэр барьж одоо бүх юм шалгуулж болно. Тэгээд чиний амьдрал 50 сая төгрөг хэрэгтэй баг. Чи үнэхээр хилсэн амдаа хүрээ 50 сая төгрөг өгчүүл би суулаагаа болчих. Тийм үү? За мөнх эрдэнэт хүртэл шеэрлээд өгөөрэй. Тэгээд яг энэ компани машины суулаа 70% орцсон явж байгаа. Хэрвээ чи 50 сая өгчүүл би суулаагаа болчих. Шууд болчих. Бүх хүмүүст нь буцаагаад мөнгөний данс руу нэгэд өгчээ. 3 өдрийн ажил болох бах. Надаа ч амар байна тэгвэл. За мөнх эрдэнэт хүртэл шеэрлээд өгөөрэй. 50 сая төгрөг зохицуулчаараа мөнх эрдэнэ. Үлдсэн асуудлыг шийдээд өгье гэсэн эр хүн амнаасаа гарч байгаа хийгээ чадвартай байж амнаасаа гарах хэрэгтэй. Тэгээд одоо 50 сая төгрөг өгчүүл суулаагаа зогсоочё. Мөнх эрдэнэ ахын дөө. Дүүнэр мүүнэргээ баах юм ярьсан байна. Би дунд нь бас нэг ах настаа амдаа сахалтай хүн байгаа шүү. За манайхан баяр та мөнх эрдэнэт хүртэл шеэрлээд өгчөөрэй.